оролцогч юм гэсэн. За баясгалан болормой гишүүний асуултанд хариулъя. За түрүү хэлсэнчлэн Андрей болон оюутлага компани хооронд эхэлсэн арбитрийн маргаан бол адил эрг хашиг бүхий хоёр компани хооронд явагдсан арбитрийн маргаан байсан. Мөсөг захирал яг миний хэлснийг заах гэж хоёр өөр компани штэ гэж. Гэхдээ хоёр өөр компани байлаа гэдээ адил эрг хашигтай байж болохгүй гэсэн юм байхгүй штэ. Тэгэж тухайн арбитрийн маргааны шийдвэр гарсны дараахан буюу 2025 оны 1 сарын 31-ний туузын ээлжид бус хурлаар оюутлага компани туузын Резонда компани төлөөлдөг 6 гишүүд дийлэнх олон хорон тухайн ойролцоогын зэг оюутлага компани руу шилжүүлж авах тогтоолыг баталсан. За өнөөдөр өглөөний нээлттэй сонсголын үеэр мөсөг захирлаас Андрей компанитай холбоотой асуудлаар дийлэнх олон хороо хүч түрэн шийдвэр гаргахгүй байдлаар огт шийдвэр гаргаагүй гэсэн мэдээлэл өгч илээ. Энэ ч худлаа шүү дээ. 25 оны 1 сарын 31-нд та нар дийлэнх олон хороо тухайн ойролцоогын зэг Андрей компаниас оюутлага компани руу шилжүүлэх гэрээ байгуулах зөвшөөрлийг гүйцэтгэх захиралтай олгосон тогтоолыг баталсан. За энэ тогтоолын төсөл ямар ач холбогдолтой юм бэ гэхээр угаасаа ер нь бидний яриад байгаа асуудал чинь ер нь тэр жигтэл Андрейгийн ойролцоогоос Монголын тал ямар үр ашиг хүртвэл гэсэн асуудал байгаа. За оюутлага компани өнөөдөр мөсөг захирлын хэлснээр хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамрахгүй гэдэг мэдээллийг өнөөдөр анх удаа сонсч ийн гэж хэлж байна. Энэ бас худлаа шүү дээ. Оюутлага компани туузын Андрейгийн асуудал хилцэн хурал болгон дээр л манай Монголын засгийн газрыг төлөөлж байгаа гишүүд хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй гэсэн одоо тогтоол шийдвэрийг манай ажлын хэсгийн дүгнэлт саналаар гаргацсан гэдэг мэдээллийг та нарт өгөөл явж ирсэн. Гол тодорхойгүй байсан асуудал бол стратегийн ач холбогдол бүхий ордын хил хязгаард ороогүй байсан асуудал байсан. Уг асуудал 2025 оны 4 сарын засгийн газрын хуралдааны шийдвэрээр уг хил хязгаард Андрейгийн ойролцоогын зэг оруулж өгсөн байна. За уг ойролцоогын зэг яагаад Андрейнд шилжүүлээгээд оюутлагын хүлээж авъя гэд байгаа вэ гэхээр хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамруулснаар оюут толгой эзэмшснээр өнөөдөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний 5% амнаа төлөх асуудал Андрейгийн ойролцоогын зэгээр үйлчилж эхэлнэ гэсэн үг. За түрүү бас асуудлаа тээзүүдээ энэ ойролцоогыг яаж оруулсан бэ гэж асуусан. Одоо байгаа 2016 оны тээзүү болон одоо хүргэлдээд батлагдаагүй байгаа 23 оны тээзүүд ч гэсэн Андрейгийн ойролцоогын зэгээр амнаатыг 5% л тооцоо явж байгаа. Энэ асуудал нь одоо өнөөдөр хүчин төгөлдөр байгаа оюутлага болон засгийн газрын хооронд хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамруулнаа л гэсэн одоо дайралт буюу яг өөрсдийнх нь байр суурийг хамгаалсан, өөрсдийнх нь байр сууриа зүтгэсэн ийм л асуудал явж байгаа. За уг асуудлаар миний би удаа дараа телевизэд ярилцлага өгсөн, миний өгсөн ярилцлагуудын талаар бас засгийн газар руу компани нууц задрууллаа гэсэн асуудлаар гомдол явуулсан байлээ. Энэ бол ихтэй Монголын ард түмэн мэдэх ёстой асуудал шүү дээ. Андрейгийн ойролцоогын 34%-ийг манай засгийн газар эзэмших үгүй юу? Эзэмшихгүй бол хүссэн нэмэгдэх амнаараа орлуулах үгүй юу? Энэ асуудлыг бид нар монголчууд өөрсдөө хэлцэх ёстой болохоос оюутлага гэдэг компани зүгээр байр суурь ингээ явчих болохгүй шүү дээ.